ISO 22000 тогтолцоог нэвтрүүлсэн тухай. Өдрөөс өдөрт манай дэлхий зөвхөн хүний буруутай үйл ажиллагаанаас болж бохирдож экологийн тэнцвэрт байдал алдагдж байгааг та бид дуртай телевизийн суугаас харж болно. Тиймдээч та бид яг одооноос энэ асуудалд анхаарал тавих цаг нэгэн туссан. Монгол анх удаа Апу хувьцат компани ISO 14001 стандартын шалгууруудыг хэрэгжүүлж мөрдөснөөр зах зээл төрсөлдөх чадвар илүү сайжирч үйл ажиллагаагаараа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компани боллоо. Уг зорилгыг олон нийтэд сурталчин таниулах, нийгэмд нийгмийн хариуцлага дээд зэргээр ухамсарлаж буй хамт олон гэдгийг түгээн дэлгэрүүлэх үлгэр дуурайлал өгөх болно. Апу компани нийгмийн хариуцлагаар тэргүүлэх компанийн хувьд аюулгүй байдлын баталгаатай байгаль орчинд сөрөг нөлөөгөө үйлдвэрлэлийн удирдлагын тогтолцоог өөрийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэх шийдвэрийг гарган ISO 22000, ISO 14001 стандартыг нэвтрүүлж хэрэгжүүлэх төслийг 2010 онд эхлүүлсэн юм. Бид зөвхөн ганц захирал нэг тушаал өгөөд шийдвэр өгөөд хэрэгжүүлэх явш энгийн ажилчнаас авахгүйд энэ компани топ удирдлага хүртэлх хэмжээнд нийт массыг хамарсан ийм төсөл болж ирж байгаа юм л да. Хамгийн наадсахын жишээ гэхэд бид гэрлээ хэрэглэхгүй үедээ унтрааж чаддаг, усаа хэрэглэхгүй үедээ хааж чаддаг. Энэ бол энгийн жишээ. Нөгөө талаас үйлдвэрийн ерөнхий түвшинд нь харахад үйлдвэрлэлийн нэгжид оногдож байгаа уурын зардлыг яаж багасгахгүй, усны зардлыг яаж багасгахгүй, цахилгааны зардлыг яаж багасгахгүй, хоог хаягдлыг яаж багасгахгүй, эргээд яаж дахин ашигладаг болох вэ? Энэ бүхэл бүтэн хөтөлбөрийг гаргаж хэрэгжүүлж байгаадаа онцлог байгаа. Энэ бол хүн болгоны сэтгэл шингэсэн, хүн болгоны итгэл үнэмшил шингэсэн ийм нөр их хөдөлмөр байсан. Энийний үр дүн бол компани өөрөө өртөг зардал тодорхой хэмжээнд хязгаартай, хамгийн сайн чанартай, дэлхийд өрсөлдөж чадах ийм бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх ийм үндсэн зорилготой. Нөгөөтэйгүр өрсөлдөх чадвар маань зөвхөн үнээс хамаарч биш, чанараараа өрсөлддөг ийм тогтолцоор бол орж байгаа гэж ойлгож болно. Компани байгаль орчны багана байгаль орчны бодлого, хэмжигдэх үйд зорилтоо тодорхойлж, улмаар тогтолцооны хэрэгжүүлэлтийн төлөвлөлт хөтөлбөрүүдийг гарган байгаль орчны асуудлуудаа тодорхойлон ажилласан. Хүнсний үйлдвэрлэлийн хувьд байгаль орчны чухал асуудлууд нь үйлдвэрлэлээс гарах хаягдлыг багасгах, цэвэр ус, уур цахилгааны хэрэглээг бууруулах арга хэмжээнүүдийг шат дараалан авах явдал юм. Байгууллагын ажлагчдад байгаль орчны асуудлын чухлыг ухамсарлан ойлгуулсны дүнд энэ талаарх ажлагчдын мэдлэг сайжирч, эрчим хүч, уур, ус, хог хаягдлыг их усүр дээр нь бууруулах, хэмнэлт гарах олон хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байна. Үүнд эрчим хүчний алдагдал, зарцуулалтыг бууруулах, уурын алдагдлыг багасгах, бохир усыг дахин боловсруулах, буцаан ашиглах, хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах, спирт болон пивний шаарыг дахин боловсруулах, ногоон офис зэрэг дэд хөтөлбөрүүд орох юм. Бид үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас агаар ус хөрсөнд үзүүлэх нөлөөллөөс өрчлөн сэргийлэх үүднээс байнгын хяналтын мониторингийн тогтолцоог бий болгоод байна. Монголд анх удаа байгаль орчинд үлдээх нүүрс хүчлийн улмөр буюу карбон футпринтээ тодорхойлж, байгаль орчинд үлдээх улмороо хамгийн бага байлгахыг зорж байна. Эцсийн зорилго нь болохоор зөвхөн энэ гэрчлэгийг аваад ч юм уу зөвхөн энэ тогтолцоог хэрэгжүүлээд орох биш. Тогтолцоо маань өөрөө байнга төгс болохын тулд ирэх холбоосоор байнга сайжирч явах хэрэгтэй. Тийм учраас бид нар байгаль орчинд нөлөөж байгаа нөлөөллөө тооцож чаддаг болно. Бид нар бохирдлоо бууруулж чаддаг болно. Бид нар үйлдвэрлэлийнхаа үйл ажиллагааг байгаль орчинд ээлтэйгээр явуулдаг болно. Энэ сэтгэлгээ бид нар ажилтан бүрд байгаль орчныхон үүрэг хариуцлагыг ухамсарлуулж өгнө. Ажилтан бүр маань байгаль орчны нөлөөллөө аль болох бууруулах, бүтээгдэхүүнээ байгаль орчинд яаж ээлтэй байдлаар гаргахгүй, эцсийн байдлаар хэрэглэгчдэд хүрэхэд тэр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх процессын бүхэл үе шатыг байгаль орчинд хор нөлөөг яаж хамгийн багтаа байлгахгүй гэдэг дээр бид нар өөрсдөө гаргасан бүх зорилтод хүрч чадах боломжтой болно.
байгаль орчин дээлтэй үйлдвэрлэгч Апу компани. Танхим 2011 оныг ногоон хөгжил, ногоон эдийн засгийг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд бол Апу компани болон бусад Монголын компаниуд анхнаасаа танхимтай ногоон бизнесийн чиглэлээр энэ ISO 14,000-ыг хэрэгжүүлэх чиглэлээр ингэж хамтарч ажиллаж эхэлсэн. Тэр учраас одоо энийг цааш нь өргөжлүүлээд энэ ногоон бизнесийг хөгжүүлэх тал дээр хүнсний аюулгүй байдлыг олон улсын түвшинд хүргэх тал дээр ийм том санаачлага, ийм том амжилтанд хүрсэн нь бол монголчууд одоо бас цаашдаа дэлхийн зах зээлд өрсөлдөх энэ чиглэл рүү орж ийн гэсэн үг. Монгол улсын үндэсний ууган үйлдвэрлэгч Апу компани маань олон улсын стандартын ISO 14000-ыг 22,000 гэсэн энэхүү нэр хүндтэй хоёр батламжийг Монгол улсад анх удаага гардан авахд бэлэн болоод байна. Энэ бол манай маш их зорилгын зөвхөн эхлэл нь бодож байгаа. Цаашдаа Апу компани өнөөдөр байгаль орчиндөө хамгийн бага мөр үлдээх энэ үйлдвэрлэлийг сонгоод, энэ технологиг сонгоод, энэ чиглэлээр хүн хүчин боловсон хүчнээ хөгжүүлэх ийм зорилго тавин ажиллаж байгаа. Чанарын дээдийг эрхэмлдэг Апу компани маань одоо Монгол улсаас анх удаага яг олон улсын стандарт болсон энэ ISO тэмдгийг хүлээж авч байгаа нь бол одоо Монгол улсын Монгол иргэн бүрийн нэлээх бахархуйчтай зүйл гэж бодож байна. За тэгээд өнөөдөр манай Апу компани маань за тэгээд бас дэлхийд данстай болж байгаа шиг байна. Тэгээд бас дэлхийн хүлээн зөвшөөр өгсөн ийм ослоод цогцолтой ийм өргөмжлийг авч байгаа. Миний үзэгээс Апугийн нийт хамт олондоо бас баяр хүргэе. Монголын нэр хүнд дэлхийн давцанд гарах бас нэг сайхан баяртай сэжим одоо болж байна л да. Монголчууд бид эрүүл ахуйг хангасан ийм сайхан одоо бүтээгдэхүүн би бол хувьдаа гэж бод. Тийм бүтээгдэхүүн хэрэгжилж ийн гэхэд бол сайхан тийм. Би энэ одоо үйл ажиллагааны гэрчин болж байгаадаа их баяртай байна. Дэлхийд нэр хүндтэй SGS аудитын групп нь Монгол улсад хүрэлцэн ирж батламж гадуулж байгаадаа үнэхээр их баяртай байна. Энэ бол Апу компанийн хувьд Европт цаашлаа дэлхийд бүтээгдэхүүн хөргөх гайхалтай боломжийг давхар нээж байгаа хэрэг юм. Миний хувьд энэ группт 14 жилийн турш ажиллаж байна. ISO 14 стандартыг гэрчилгээ нь Монгол улсын хувьд анхны гэдгийг би батлан хэлж байна. Бид тусгаар тогтнолт Монгол улсын аюулгүй байдлыг чандлан сахиж, ард түмэнд үндэсний томоохон үйлдвэр гэдгээ дахин баталлаа. Таны хэрэглэж буй хүнс дэлхийн шилдэг чанарын тогтолцоог хангаж, таны бидэнд итгэсэн итгэлийг бид хоймортой заллаа. Энэ бол амжилт. Үнс эрүүл бол хүн эрүүл. Хүн эрүүл бол улс орон минь эрүүл. Дэлхийд гарцтай Апу компани